Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан цагаан алт үндэсний хөдөлгөөн төр хувийн хвшлийн зөвлөлдөх уулзалт. Цагаан алт үндэсний хөдөлгөөний зорилго бол ноос ноолоор арьс ширний боловсруулалтын түвшнийг 4 жилийн хугацаанд 2 дахин өсгөж, үйлдвэрлэл экспортыг 2-оос 3 дахин нэмэгдүүлж, нийтдээ 8,000 гаруй шинэ ажлын байрыг шинээр бий болгох явдал гэж үзэж байгаа юм. Цагаан алт буюу хөнгөн үйлдвэрүүдээ арьс шир ноос ноолруудаа босруулалтын түвшингийн сайжруулах, экспортод гардаг өрсөлдөх чадвартай болох том ажил эхэлж байгаа юм. Энэ хөтөлбөр маань өөрөө үндэсний хөтөлбөр. Тийм учраас энэ жигд хүртээмжтэй салбарын хэмжээний олон аж ахуйн нэгжтэй очисон ийм зүйл багсан. Туршид судалгаа материалын баазыг хэрэгжүүлэх шаардлагатай юм байна. Мэргэжилтэй боловсон ажилтныг бэлтгэх ийм шаардлагатай байна гэж эрдэмтдийн зүгээс үзэж байна. Ноос ноолуурын холбоо, ноос бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны удирдлагууд хамтраад мөн хувийн хвшлийн төлөөлөл болон ерөнхийлөгчийн тамгын газартай саналаа тавиад ингээд цагаан алт төрийн бас байгууллага байгуулсан. Ерөнхийлөгчийн одоо саналд байгаа шүү дээ. Хоолоо өөрсдөө бэлдээ, уцаа өөрсдөө эдэг бодъё. Зүгээр энэ хөдөлгөөнөөр бол бид нэлээ хөрөнгө оруулалт хийгдэх учраас бол манай салбарын хувьд бол нэлээ ахиж дэвшил гарна гэж тооцож үзэж байгаа. Өрсөлдөх чадвартай одоо ноолуурын бүтээгдэхүүнийхээ орлогыг бол даруй 2 дахин нэмэгдүүлнэ гэсэн одоо зорилгыг тавьж байна. Түүхийн эдийн чанарыг сайжруулах, ноолуурынхаа микроныг одоо нэрээс хах, за ноосныхоо одоо эцсийн бүтээгдэхүүнийг илүү их болгох, за тэгээд арьс ширнийхээ үйлдвэрлэлийн чадварыг сайжруулах гэдэг ингээд. За тэгээд бүр сүүлд нь бол одоо эцсийн бэлэн бүтээгдэхүүн хийгээд гадаад зах зээл дээр борлуулах. За ийм одоо өргөн хүрээний том хөдөлгөөн юм байгаамаа. Илүү экспорт чихтэй өөр дэлхийд байхгүй юм гэж бодож ивэл одоо өөр хэрэглээнд рүү орох хэрэгтэй. За бид нар бол өөрсдөө тэдний нэг гэж харж байгаа. Бид нар хоньны ноосоор арц хөвшүүлэгчний фильтрийн материал хийж байгаа. Энэ дэлхийд өөр нэг компани үүдэг. Тэний Шинэ Зеландих. Тэгээ нөгөөх нь манайхаа одоогоор. Тэгээ ноолуурчдаараа цагаан алт, зөөлөн алт, ширхэгтийн одоо хаан, сар олон гоё тийм цол хэрэгмүүдтэй л дээ. Тэгэхээр энийг бол дэлхийд дээрх хамгийн тансаг, хамгийн зөөлөн доктортой ийм одоо ширхэг материал гэдгийг бол одоо хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэгэхээр энэ одоо түүхий дээрээ бид нэр давуу талтай ноолуурын одоо эцсийн бүтээгдэхүүн хийх энэ одоо шат дамжлагыг дэмжиж, за ингээд экспортлохыг одоо дэмжих хэрэгтэй. Ойрын хугацаанд одоо бас цагаан алтын хүрээнд ямар ч гэсэн эрхцүү, за дээрэс нь борлуулалт зах зээл, хүний нөөц гэсэн за зээл санхүүжилт гэсэн энэ асуудлуудаар бод дүрдүн гарах юм байна. Тэгээд нийт ард иргэд баялаг үтээгч та бүхэнд бас цагаан алт үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахыг бас уриалж байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан цагаан алт үндэсний хөдөлгөөн төр хувийн хвшлийн зөвлөлдөх уулзалт.